Халахын голын байлдааны 85 жилийн тэмдэглэх хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх урилгаар Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалыг Монголын үндэсний олон нийтийн радио телевиз үзэгч та бүхэнд шууд дамжуулан хүргэж байна. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр орны төрийн дуулал гიშгэлснээр ерөнхийлөгч нараа төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхий ёсолж төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэдчилсэн юм а. За тэгвэл дөнгөж сая Орос улбаны улсын ерөнхийлөгч Путин Монгол улсын албаны төлөөлөгчдтэй мэдчилсэн бол яг одоо Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн урилгаар Монгол улсад хийж байгаа албан ёсны айлчлалыг Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Орос улбаны улсын албан ёсны төлөөлөгчдтэй мэдчилж байна.
Монголын мэдээ суваг айлчлалын мэдээллийг төрийн ордноос шууд дамжуулан хүргэж байна. Халахын голын байлдааны яалтын 75 жилийн хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл бүхий урилгаар Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна. За айлчлал төрийн ордонд Монгол улсын хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурах ёслын үйл ажиллагаагаар үргэлжилж байна. За Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж дурсгалын гэрэл зураг татуулсны дараа хоёр орны төрийн тэргүүнээр ганцаарчилсан уулзалтанд орно. За ганцаарчилсан уулзалт өндөрлсөний дараагаар Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинаар албан ёсны хилцээ хийж хоёр улсын засгийн газар хооронд харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцох юм а. За Оросын холбооны улсын төрийн тэргүүний айлчлалын бүрэлдэхүүнд Оросын холбооны улсын засгийн газрын орлогч сайд, гадаад хэрэг боловсрол, тээвэр, эрчим хүч, спортын сайд, батлан хамгаалахын дэд сайд зэрэг сайд нар за мөн Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга, Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн хэвлийн төлөөлөгч, за мөн Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн шадарт туслах зэрэг албан ёсны төлөөлөгчид энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна. За хоёр орны хооронд бол эрчим хүч, эрдэс баялаг, зам тээвэр, эрүүл мэнд, байгаль орчин зэрэг салбаруудад хамтран ажиллах тухай гэрээ баримт бичгүүдэд гарын үсэг